Хай өглөөний минь энэ ямар бол гэж бодож байна. Бантан. Гэхдээ ямар ч мах ороогүй гэж боддоо. Том хүүгээ борхоолонд орох үед ягаад чи Монгол соёлоороо бантан хийж өгмөр санагдсан. Тэгээд өөрөө зохиогоод помидортой бантан хийгээд өгдөг байсан. Помидор маань гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас хүүхдийнхээ өртгөн хадталтанд санаа зовоогүй гэж боддоо. Мөн төрсний дараах сэвх нүстэй толбоож арилгаад үрчлээгээж багасгаад хүүхдүүдээ ч хооллоод нэг сумаар олон туулай будаад л авсан. Гурилаа эмрэхтэй хар бор шаргээ дуртай гурилаа хийгээд хамтд нь эмэрч болно. Миний хувьд овёсноосоо гурил гаргаж аваад шарбууцгийн гурилтай цагаан гурилаа жоохон хойлоод эмэрсэн байгаа. Орцонд маань ихцвэл ердөө орохгүй. Сонгон сармас, помидор, дүүпүү тэгээд яншуу байхад л хангалттай. Хэрвээ хүүхдүүдэд хийж өгөх гэж байгаа бол яншууга битгий хийгээрэй. Яншуу маань хурц амттай байдаг учраас хүүхдүүд тэр болгонд дурлаж иддэг. За ингээд бантангаа хийцгээ хайрлын тавга халаагаад тосоо ийгээд сонгон сарамсаа зөөлөн гал дээр хуурна. Сонгон сарамсаа хуурах явцдаа помидороо хийгээд бага зэргийн давс цацаад зөөлөн гал дээр хуурна. Помидороо зөөлөн болтол нь хуураад бага зэргийн ус хийгээд галаа түр унтраачих. Дараа нь помидороо хологчонд хийгээд миксерт галаа дахин асаагаад миксерсэн помидороо хариулын тавгандаа хийгээд дээрээс нь ус нэмээд буцалгана. Буцалсныхаа дараа мөөгний амтлагч болон сой соус эмэрсэн бантангаа хийгээд дахин нэг буцалгана. Буцалж байх явцад нь дүүпүүгээ бутлаад шүлэн дээрээ нэмж өгнө. Помидор маань витамин С, А, калиар баялаг байдаг шүү. Галаа унтраагаад яншуу, розмари, парсли, хар перцээ хийгээд хоол маань бэлэн боллоо. Хөөх болон ходоодны хор тавдраас урьдчилан сэргийлдэг. Дараа хоол маань бэлэн боллоо. Манай гэр бүлийн хамгийн дуртай хоолны нэг помидортой бантан. Үнэхээр гоё харагдаж байгаа зү. Та бүхэн ч гэсэн хийгээд идээд үзээрэй. Маш гоё амттай. Нэг юм хэлгээ мартчихаж помидороо битгий ихтүүлээрээ. Хэрвээ ихтүүлэх юм бол жоохон эсэглэн амд орчихдог шүү. Бор хоолнд орж байгаа хөөрхөн бяцгануудаа болон өөрсдөө ч гэсэн өдөр тутамдаа хийж идээрэй. За таалагдсан бол лайк, шеэр, subscribe баяртай.